Түшгийн бодлоор эрэгтэй хүн гэж юм бэ? Эр хүн бол ямар ч нэг эрэгтэй гендертэй байх хэрэгтэй. Хэрвээ бид нар анзаарах юм бол хүмүүсийн донтдог дийлэнх зүйлс яг бидний төрөлхийн инстинктээр тарж байгаа байхгүй юу? Жижигхэн нэг богдохоо хугацааны амьдралыг юу хамгийн амттай болгодог гэж боддог вэ? Эрэг нөлөөл гэж боддог. Би хичнээн инээж байгаа ч гэсэн хүн болгон миний өдөөс инээ гэсэн хүлээлт надад байх. Өнөөдөр Монголын залууст хамгийн их дутгаж байгаа зүйл бол амьдралын утга учир. Ямар ч зүйлээр тууштай байх юм бол ер нь бол ямар нэгэн ололт амжилтыг гаргадаг гэдэгт бол би итгэдэг. За хүн таргалахаараа яат юм бэ гэвэл open testosterone алдаг юм аа тий. Тэр бол амьдралд хэрэг болно. Тэрийг бодож байгаа яд сахилах батна амьдралд хэрэг болно. Тэрийг бодож байгаа тэр төвчээр нь тэрийг бодох гэж ингэж хариултыг гаргах гэж зовж байгаа тэр зовлончийн дараа нь яг амьдралын бусад зовлонд хөрвөдөөд тэр зовлонг давхад туслана. Тэгэхээр одоо түшиг утгаа боллоо. Яаж танилцав их нэртэйгээ? Хүн ер нь хайрыг түгээж явахд бол нэг буруутахгүй. Тэрийг би Францд Сорбонны их сургуулиас авсан баха. Хуулийн ангид сурч ирсэн. Хамгийн дор зөвхөрөл зовлон чинь хизээ хаана гэсэн бэ? Ангуу амьдрал жоох хэцүү байсан. Амьдрал хэцүү байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд надад ингээд гооч муух цаг гараад байдаг гэсэн баг. Одоо бодлоо. Тэгээд нэг өдөр манай ээж юм би муудаад бүр түргэн мөргөн болоо. Энэ удаагийн дугаарыг мэдээллийн тусцаатаагаар та бүхэнд хүргэж байна. Энэ ихтэй ямар ч сурталчилгааны агуулгагүй зүйл байгаа. Та бүхний зүгээр л энэ шинжлэлийн үеэр хайртай дотны хүмүүс рүүгээ ялангуяа хол цугаа гэр бүл рүү ямар ч шалтгаангүй зүгээр л дулаан дуудлага хийсэл гэж уриалах гэсэн юм. Гадаа хичнээн хүйтэнч хичнээн хол байсан ч хүн хүнийгээ хологоор л дулаацалдаг юм шүү. Тэгээ суугийнхаа зүгээс хэрвээ энэ хөөрхөн анимашн үзэж шамжаагүй байгаа юм бол дулаан дуудлага гэж хайгаад бүтнээр нүсээрээ. Дисциплин гэдэг сэдвийг өнөөдөр илүү чухалчилж ярихыг хүссэн. Дисциплин буюу монгол хэл дээр бол тууштай байдал гэж байгаа. Ихэнх хүмүүс тууштай байхыг хүсдэг. Гэтэ хийж чаддгүй. Дундуур нь ямар нэгэн байдлаар залхалт орж ирнэ, аль эсвэл хүсэж байгаа үр дүндээ хүрэхгүй байгаа учраас дундаас нь шантраад болчдөг. Гэтэ ямар ч зүйлээр тууштай байх юм бол ер нь бол ямар нэгэн ололт амжилтыг гаргадаг гэдэгт бол би итгэдэг. Тэгээд тэрийг төшиг болохоор нэлээ аль дээрээс YouTube-ыг хүмүүс ч нэх одоо монголчууд нэх YouTube гигээг үеэс нь эхлээд тухайд хүмүүс үздэг л байсан байх. Гэтэ хийсээр байсны үр дүнд өнөөдөр яг өөр ингэсэн байр суурь олж авч чадсан. Тэгэхээр ер нь яаж тууштай байх вэ? Яг тууштай байдлын талаар ярихлаар дийлэн хүмүүс яг тухайн яг акшныхаа үе дээр тууштай байх талаар боддог. Миний хувьд юу вэ гэхээр альва зүйлийг хийхээсээ өмнө хүлээлтээс аягүй хамаард юм санагддаг. Одоо жишээ нь бэлтгэл хийлээ гэж бодъё те. Хүмүүс бэлтгэл хийхдээ яг бэлтгэл хийхдээ тууштай байдлын талаар бодож байгаа байхгүй. Миний зөвлөгөө, миний ойлгосон зүйл юу вэ гэхээр бэлтгэл хийхээс өмнө хүлээлтээ хэрхэн тааруулах нь аягүй чухал байгаа байхгүй. Жишээ нь би ингээд жимд явлаа гэж бодъё те. Жимд явлаа гэж тохиод за гарна. За тэгээд хувцас бэлтэн машиндаа суун, түүжрэн бла 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 аюу их тийм үйл явдал их байгаа. Үйл явдал их байгаа байхгүй. Тэр болгоно өөрөө ингээд аюу том зүйл байдаг. Тэг ясим дээр жин дээр очиод нэг бэлтгэл хийхлээрэ тэр энерги нь ингээд багасдаг гэдэг ч юм уу те. Миний зүгээр арга зайл юу вэ гэхээр нэг эхлээд ямар ч байсан нэг 5 сунах 10 ч юм уу маш бага маш зөөлхөн ингээд эхлүүлж байгаа байхгүй. Жижигхэн зүйлээс жижигхэн юмнаас эхэлж байгаа байхгүй. Жижигхэн эхлэл хийхлээрээ хийсний дараа яг тэр хүлээлт өөрөө ингээд арай энгийн болчихж байгаа байхгүй. Шууд би өнөөдөр жимд ална гэж бодох. За одоо ямар ч нэг 3 сүнэч, одоо ямар ч 5 сүнэч. Одоо гоё халаад эхэллээ. Одоо дотроос ингээд гоё ингээд халаад ингээд эхлэхээр нөгөө зүйл чинь ингээд хүлээлт нь арай амархан болоод эхэлчихнэ. Тэгэхээр миний зүгээр Сахилга Баатарын хамгийн ихний зүйл бол яг жижиг эхлэх. Жижигхэн эхлэх. Би нэг саяхан ч явах нэг овоод сарын өмнө пост оруулж ирсэн. Юу нэг бяцхан эхлэхэл маш чухал гэдэг. Бяцхан эхэлсэн байхад бол учиртай. Бэлтгэл хийхэд, YouTube хийхэд хүмүүс YouTube хийнэхлээр аюу их юм боддог те. Камера ингээд олон хүн харна марна гэхгүйгээр эхлээд нэг бяцхан эхлэх хэрэгтэй. Бяцхан нэг ингээд уцаа гаргаж ирээд юу яцхан би YouTube сууг эхэллээ. Та бүхэн намайг дэмжээрэй. Эхэндээ жоохон онцгүй байж магадгүй. Гэтэ цаашдаа сайжрахыг хичээнэ. Пост 10 минутанд ингээл эхнийхээ контент хийж байгаа байхгүй. Дийлэн хүмүүс яадаг вэ гэхээр тэр ингээд төлөвлөгөө гаргаад ингээд за одоо эхлэн сэтгэл за ингээд олон хүн үзнэ гэж бүр нөгөө ирээдүгөө бодохороо тархин дүүрчдэг. Ингээд тархи асуудлаар дүүрээд тэг хамгийн гол яг одоо байхгүйгээр ингээд хэрэггүй юмнууд дүүрч байгаа байхгүй. Миний бодлоор л яг ингээд хүн тархиа
яаж зайтай байх нь аюул чухал гэж боддог. Нэг сахилах батын талаар ярьж байгаа болохоор үргэлжлэх одоо сахилах бат гэдэг чинь тууштай байдал те. Тууштай үргэлжлэхийн тулд тарих өөрөө эмгэгцтэй байх хэрэгтэй. Хэрвээ хүн ирээдүйн талаар үргэлж ингээд санаа зовноод өнгөрснөө бодож үргэлж одоо ороод байх юм бол ер нь бол тууштай байх маш хэцүү. Маш хэцүү. Яагаад гэвэл тэнд шаардлагагүй энерги асар их ингээд зарцуулагдаж байгаа байхгүй. Хүний энерги өөрөө хязгаартай байдаг учраас энергийнхаа яг чухал хэсгийг хамгийн үнцэнтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй гэж боддог. Өглөө босоод хэрвээ уцаа оролдохоос ахуулаад те хүмүүс ер нь ингээл пицца хаа ингээл уцаа оролт. Тэгээд уцаа оролцсны дараа 30 минут уцаа оролдоход л ингээд нэг өглөөний энерги хамгийн гоё гэдэг чинь хамгийн тийм нэг нандин яг тэр чи яг гол юмдаа зарцуулах хэрэгтэй байхгүй те. Ажил, гэр бүл яг тэр ингээд нэг өөрийнхөө пашнда те. Яг тэрийг уцаа оролдоод ингээд сошиалд ингээд өнгөрөөчхөр тэр 30 минут чинь хайрын 30 минут байхгүй. Өглөөний 30 минут бол баг өдрийн 2 цагтаа тэнцэх хэмжээний тийм нэг одоо энергитэй байгаа байхгүй. Яг тийм нандин энерги яг амраад босцсон. Тэгэхээр ер нь бол яг доторх зайгаал зай энергиэл тархиныхаа одоо зай энергиэл маш гоё ингэж эмгэгцтэй байлгаснаар л ер нь бол тууштай байх бах. Тэгээд нөгөө хүлээлттэй баг бяцхан эхлэх. Тэгээд доторх одоо тэр илүү юм бодохгүй байх. Энэ хоёр бол аюул чухал гэж бодож байна. Яг үнэ. Японы нэг тарих судлаач хүний ярилцлагыг үүсчихсэн. Тэр нөхөр юу гэж хэлжсэн бэ гэвэл бид нар зүгээр өөдөж сурах нь хамгийн чухал ур чадвар орчин үед л ягаад юм бэ гэхээр бид нар нөгөө нэг өөдөхгүй байх бүх хэрэгслүүд нь гараад ирсэн буюу жоохон ингээд юу гэдэг нэг хальтгаа ингээд төвжирсэн хоорондоо манай жолооч нар ч бүгд уцаа утасчдаг. Сошиал руу орчдөг. Ямар ч тийм юу ч хийхгүй байх гэдэг цаг бидэнд байдгүй юм байл л да. Тийм учраас нөгөө тархи нь ерөөсө хоосорч чадахгүй дандаа дүүрсээр хагаад урагшлахгүй аль эсвэл ерөөсө цаг хугацаа явж өгөхгүй аль эсвэл хитрхи хурдан явцдаг юу ч хийж чаддгүй гэдэг юм байна. Тэгэхээр ер нь өөдсөн үедээ юу хийж байна гэх шиг айлхоор ер нь бол үр бүтээлтэй цаг өнгөрөх чигчээдэг. Гэхдээ одоо бол ер нь бол өөдөх цаг маш бага байна. Ялангуяа Монголд ирснээс хойш өөдөх цаг бүр маш бага байгаа. Тэгээ одоо ерөөхдөө цаг гарах юм бол гоё уулан дээр алхаад богдуул чи ямар гоё юм бэ? Ирээд миний хамгийн дуртай байгаа зүйл богдуул. Тэгээд 2 цэцэрлэгт хүрээлэн, үндэсний хүрээлэн, тэгээд Рио цэцэрлэг хүрээлэн, Рио парк 2 гоё паркууд, гоё цэцэрлэг хүрээлэнгүүд, гоё алхах газрууд байна. Тэр богдуулын тийш алхдаг гоё зам, жим ямар гоё цэвэрхэн, хоггүй байна. Өгчтөр би алхачаад ирсэн. Яг жоохон сэрүү орцсон байлээ жоохон. Юу байсан. Тэгээд ер нь бол гоё байгальтай л гоё холбогдохыг хичээдэгтэй. Ер нь бол тэгээ түрүүний ярьж байгаа бол аюул чухал сэдв. Одоо энийг үзэж байгаа хүмүүсээс хизээ хамгийн сүүлд нэг 30 минут зүгээр суусан бэ гэж асуувал ер нь бараг тэгж суусан байхгүй. Одоо надад ч гэсэн яг ингээд 30 минут гаргаад яг хөө бяцлал бол хийж байгаа. Ингээд одоо ингээд амьслын дасгал бяцлал маягийн ингээд зүгээр нэг юм хийдэг. Гэтэ яг хизээ ингээд зүгээр л 30 минут ингээд суусан бэ гэхэлэр ер нь бол орчин үеийн хүмүүс бол тийм үе байхгүй баха. Одоо тэгээд ингээд цаг хугацаа яваад хүмүүс өөдөхгүй яваад одоо гар утас сошиал бүх юм ингээд entertainment хөгжөөд эхлэхээр нөгөө өөдөх гэдэг зүйл нь өөрөө айгүй үн цэнтэй болчихж байгаа байхгүй юу? Тэр нь айгүй ховор болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хүн чинь уг нь өөдөх ёстой байхгүй юу? Хүн өөдөж ингээд допамины одоо нөгөө бейслайн гэдэг ингээд тэр нь ингээд жоохон багасгаар буцаад ингээд жижиг юмнаас таашаал авдаг болдог ч юм уу те 150 дотор байж хэвчтэй тийм яг зөв нэг юм нэг шинжлэх ухааны бүр юу гэдэг чтэй те тэгэхгүй ингээд байнга тэр бейслайн өдөөгөөлөх юм бол те юу гэдэг ингээд сошиал тоглоом томтолтонд ороод юу гэдэг те бет харт амхын тийм харт амх порно ингээд яваа левел ингээд чи ингээд сүултээ ингээд тэрийг өдөөж ижил гайгүй хивийн түвшинтэй байдаг болчих واخгүй юу. Тэгээд би өөр дээр нэг туршилт хийж ийсэн. 25 настайсан баха 25-аас 26 настай Францд байхдаа нэг 6 сарын турш ер нь бол яг допамина яг одоо өдөөж байгаа таашаалуудаа бүгдийг нь нойлоод үзье гэж өөр дээр туршилт хийсэн байхгүй юу. Допамин детокс гэдэг юм шүү дээ. Жинхэнэ бүр яг нилээ тийм нарийн допамин детокс гэсэн. Ер нь бол элсэнч хэрэггүй сошиалгүй ажлаас босоод сошиалгүй мэдээж ажлаа бол YouTube байвал судалгаа хийгээд явна. Телевизэр байхгүй дан бэлтгэл хийгээд өглөө босоод хүүтэн шгшүүр жим тэгээд зөвхөн байлан гаралтай мах өндөг сүү
ямар дайет гэдэг вэ? Кето дайет гэдэг үү те. Тэгээд маш нарийн юу нь бол ийм юу гаргасан. Найз нөхдөйгөө уулзаад бүр ингээд багсгаад эмгтэн хүнтэй ойртохгүй 6 сар болсон байхгүй юу? 6 сар яг цэвэр. Тэгээ миний нэг анзаарсан зүйл юу вэ гэхээр миний тэр одоо дофамин рецепторууд өөрчлөгдсөн байсан байхгүй юу? Тэр 6 сар болох сүүлийн үед нь би ингээд манай гэрийн урд нуур өгдөг байхгүй юу? Нэг өрөө нуураар алхаж жагаад би ингээд зүгээр нуурыг хараад амар гой санагдаад би өөлж байгаа байхгүй юу? Нулимс тусдуулж байгаа байхгүй юу? Би над амар гой таашаалтай санагдаж байгаа байхгүй юу? Зүгээр нуур штэ. Би тийм мэдрэмж авч байгаагүй байхгүй юу? Тэр нуур нэгээд нар жаргаж байгаараа ингээд гэрэл тусаад ингээд тэр нь амар гой харагдаад. Тэг ингээд пүүх байгаль дэлхий ямар гоё юм бэ? Тэг ингээд мод руу ингээд хүрхлээр ингээд модтой холбогдоод байгаа юм шиг зүгээр яг жоохон бас нэг юу орсон байж магадгүй ингээд сэтгэл санаагаас юм орсон байж. Гэтэ мэдрэмж нь арай илүү болж байгаа нь ажиглагдсан байхгүй юу? Тэгээ нөгөө харангийн эх орны юу вэ тэр дуу муу ингээл сонссон чи бүр дуу сонсоод өөлж гад болдгоо бүр сүултээ бүр тийм амар тэгж ингэж юмыг ингэж таашаалтайгаар хүлээж авдаг болчих жоох байхгүй. Тэгээ жижиг юмнаас аюу гой таашаал авдаг. Харилцаа гэр бүл дүүгээ хараал ингээл аюу хөөрхөн санагдаал ингээл аюу ингээл хайрламар санагдаал. Тэгэхээр тэр нөгөө ингээд юугаа бейслайнаа нилээн бүр ингээд доош тулцсан байгаа байхгүй юу. Гэтэ яг ямар ч юм бүр ингээд ихтгээрээ бас нэг сөрөг талтай шүү дээ. Ер нь бол ингээд хитрхи жоохон инзэг болох ч юм уу те. Жоохон ингээд юм ингээд гаднаас ресепт нөгөө юу хүлээж авахлаараа. Гэтэ яг тэр үеийг ингээд тэр үе бол нэлээд том хичээл болсон надаа. Тэгээ тэр үеэс хойш бол ер нь за түшгэ хамаагүй ер нь бол ингэж юм ихтрүүлж болохгүй юм байна. Хамаагүй одоо тэ арх таймх сошиалын орчин үеинүүд тэг ингэж заавал ингэж юугаа барих хэрэгтэй байна. Хинжээгээ барих хэрэгтэй байна гэдэг юм хичээлд хүрч ийсэн. Хамгийн том сургамж юм байна шүү дээ. Айгүй том сургамж нь бол тэр ер нь бол яг айгуусаа ойлгож байна. Миний 100 яг тэр чигтээ тийм байсан байхгүй юу? Сайн өнгөрсөн зүүн үү? Тий, сайн өнгөрсөн. Яагаад юм бэ гэхээр би яг энэ дарааллыг нь ойлгоод юу ч хийгээ болжээ гэж бодсон. Сошиал юусаа орохгүйгээр би 2-7 хоног сошиал детокс хийсэн. Гэтэ тэр үед детокс хийхээр хамгийн ихэнд орой нөгөө бүх ажлууд маа дуусчаад зүгээр сууж эхэлж байгаа байхгүй юу? Хийх юм байдгаас гэдэл эхэлж байгаа. Тэр үед ингээд тэгээ буудан дээрээ суугаал юм бодоол телевизээр мэдлээс юу ч үзэхгүй. Тэр үед айгүй олон нөгөө нэг шин зорилгууд маань ингээд гарч ирсэн юм байна л да хүнд чинь те. Юу ч хийхгүй юм бол би одоо юу хийх юм бэ гэдэг асуудал руу орж эхэлж байгаа байхгүй. Тэгэл одоо жишээ нь энэ подкастаа илүү next step түвшинд хүргийгээд энэ зүйл эхлүүлдэг ч юм уу, эсвэл content protection-аар зориулсан сургалт ер нь хийх хэрэгтэй байна. Сургалтандаа бэлдэж эхэлдэг ч юм уу. Хэрвээ тэр нөгөө нэг зүгээр суух гэдэг моментиг өөртөө гаргаагүй байсан бол энэ бүх шин зорилгоо, шин амьдралын юмнууд бол ерөөсөй гарч ирэхгүй байх байсан байлээ. Тэгээд жижигхэн зүйлээс таашаал авах гэж юм л та. Тэрэн дээр бас аюу их санал нийс чинь бид нар чинь нөгөө допамины хэмжээ нь дандаа сошиал дээр хамааралтай болцсон учраас тэгчээд байдаг. Гэхдээ саяны төвшгийн хэлжсэн шиг шууд одоо юу гэдэг бүх зүйлээ ингээд детокс хийгээд шууд цоошин амьдрал руу ингээд орно гэдэг бол их хүмүүсийн хувьд бол аюу хэцүү байх. Хэцүү. Тэр бол нэг нэгээр нь магадгүй ихлүүлсэн үр дүнтэй байж магадгүй. Тэгэхээр хамгийн ихэнд юунаас нь эхэл гэж зөвлөх үү хүмүүст? Хамгийн эхлээд спортоос эхлэх байх та. Ер нь хүн болгоо мэдээж гар хөлтэй булчингаасаа ажиллах хэрэгтэй. Булчин оюун ухаан бол хоорондоо маш нягт холбоотой байдаг те. Зөвхөн том булчинтай болох талаараа биш зүгээр сонголт байж болж байна, йог байж болж байна, гүүх байж болж байна те. Чи бас нилээн сүлд гүүгээд ах шиг байсан те. Гүүл чинь бас нилээн донтуулдаг бас юм гоё таашаал өгдөг спорт гэж сонсоод байгаа. Би яг бас холын цайн тэгэж бол гүүж үзээгүй байгаа. Тэгээд ямарсан тэгжээр нэг марафон гүүх санаа бол байгаа. Гоё марафонууд болж байгаа. Тэгээд ер нь бол спорт дээр л эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүүтэн шүр болохоор ер нь жоохон багаар явах хэрэгтэй хаа. Бас нэг Монголын цагаагаар арай өөр учраас Европт бол баруунд бол хүүтэн шүр бол нилээн мод. Жоохон Аз жоохон хүүтэн орон тал руу бол бас нэг яг Оросууд нөгөө харт маршны усанд ордог шүү дээ тий. Тэгээд хүүтэн шүд бол тийш багаар жуурах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд ханаад хүрээд тархлаагаа ингээд тасгаагүй шууд бас зогсох юм бол жоохон эрсдэлтэй байх. За тэгээд сошиал детокс бол ойлгомжтой. Контент бол мэдээж шүүн кино үздэг кино миногоо тэгээ юу гэдэг дийлэгц скрин бол яг хөө тэгээд ойлгомжтой. Тэгэл ер нь дараал нь бол тийм юм байна да. Эхлээд бол мэдэрүүл спорт зүгээр. Гэхдээ маш энгийнээр спорт гэхээр нэг спорт гэдээ яг ингэж
сүртэй том бодох шаардлага байхгүй. Хүлээлтээ багасгаж байгаа л нэг 10-аар 5 удаа сунаагаал 10-аар 5 удаа сууж өсөөл тэгэл юу нэг хэрэгтэй. Тэгээд цаашаа болж ивэл цаашаа гоё үргэлжлүүл нэг цагийн спорт хийгээтэй. Өдрийн нэг 40 минутаас цагийн хооронд спорт хийхэд бол ер нь бол хангалттай дөө. Барахтай хүмүүс бол. Яс өөрийнхөө зүгээс үсэж байгаа хүмүүс хандаад дэлхийд гүөх гэдэг болохоор юу байд юм бэлээ. Бас яг түрүүний хэлсэн түшиг уйсан гэж штэ. Би бас юуны хөвсгөлний 42 км гүгээд бас өлчдөг байхгүй. Тэгээ яагаад өлсөн бэ гэсэн чинь зүгээр л тэр чинь маш том зовлон байгаа байхгүй яг үүнд. Тэр зовлонг би амьдралтаа анхны удаа зөвхөн хинээс ч хамаарахгүй тэр зовлонг туулаад өөрөөгөө ярьж байгаа гэдэг нь надад бүр маш том давуу тал байгаа гэсэн. Магадгүй ингээд фитнес имэ зүйл бол мэдээж өөрийгөө давхар ялж байгаа гэсэн тэр бол багш нарын ингээд нөлөө гэдэг ч юм уу. Тэгээ янз бүрийн гадны нөлөө байгаа. Гүүх бол зөвхөн өөртөө тэмцэж байгаа. Тийм шүү дээ. Өөрийнхөө хөдөөс л хамаарж байгаа зүйл учраас яг тэр өөрөөрөө бахарх мэдрэмж гэдгийг аюу авдсан байлээ тэгэхээр үсэж байгаа хүмүүстэй зөвлөхөд бас гүүгээрэй гэж одоо хэлмээр санагдлаа. 42 км гүйсэн гэсэн тий. Чанга биш. 42 чанга. Би чинь хамгийн дээд нь бараг нэг 10 км гүйжсэн. Нөө гүйвэл байгаах ер нь бол. Тэгэхэд бол 42 км бол бэлдсэн үү? Бэлдэж байгаад явсны өсөө шууд ер нь бол нэлээ их бэлдсэн. Нэлээ бэлдсэн үү тий? Хэр удаан хугацаанд бэлдсэн? 2 сар орчим. Тийм үү. Сайн бэлдсэн биш. Нэг ч өдөр таслаагүй. Тийм үү. Тодорхой шүү дээ. Мундаг. Ирэх жил 100 км үеж бодоод байгаа. Яа 100 муу гэсэн чи бас л дутуу санагдсан юм байлээ. 42 км барайнд ороод би нэг 7 цаг хагас гүсэн. Тэгээд нилээн ядраад гэтээ өдөр болж байгаа байхгүй үүрээр гарч байгаа юм бидэд. Тэгээд өөстө маш том зүйлийн хард гарчлаа гээд тэгээд нэг амарч хураад унтаад 4-5 цагийн дараа нөгөө 100 орж ирсэн хүмүүс нэг нэрээ барайнд орж ирж гарч байгаа байхгүй. Тэгээд шөнийн 1 цаг хүртэл хамгийн сүүл барайнд орж ирсэн хүмүүс маань 21 цаг гүсэн. Тасралтгүй юу? Тасралтгүй. Пүү. Тэр хүмүүсийг хараад амар дутуу мэдрэмж агаад за ер нь ирэх жил заавал 100 км-т гүйж ижээг энэ дутуу мэдрэмж гүйцэх юм байна да гэдэг. Тэгээд ер нь нэг бас нэг амьдралынхаа том зорилго болгоцсон явж байгаа юм. Тэр хүмүүс орж ирээд яадаг вэ? Орж ирээд унтахаар шүрмс мөрөс татах одоо тэр өвдөлт эхний өдрийн амралт нэг нарийн байх ёстой байх те тэгж хачааллаад амарч эсвэл гайгүйс нь 42 км гүйхт. Янз одоо удахгүй миний нөгөө нэг эрхийн хөлний эрхийн өрөөнд тэр чигтээ хуулрах байх. Тиймэрхүү асуудлууд бол байдаг. Тийм. Тэгээд даваад болчих واخа гэж бодож байна. Легоны бичлэг дээр би алхаж байхад хөлний нэг эрхийн хурууны хүмүүс ер нь бол жоохон юм уу тийм тэр чи өөрөө ингээ хуулчих юм билээ жоохон байж байгаа нэг 7-10 хоногийн дараа ч юм уу. Яг гоё сэдв ихлүүлж легоны талаараас асуу гэж бодсон. 2 жилийн өмнө айлуудаа те хийсэн шүү дээ тийм бичлэг баг тэр хавцаа байсан байх. Олон эрэгтэй хүн дотор ороод зөвхөн эрчүүдийн ертөнцид амьдрахаар ер нь юу мэдрэгдсэн бэ? Тэгэл даавар талаасаач тэр сэтгэл зүй талаасаач тэр ер нь нэлээд шинэлэг санагдана. Нэлээд бас гоё санагдана. Таашаалтай санагдана. Нөгөө эрчүүд хоорондоо байхлаараа ингээд тестостерон өсөх, хоорондоо өрсөлдөх, илүү хөгжих тийм нэг нөлөө байдаг. Тэгээ тэр нь бол мэдээж цэргийн амьдрал дээр бол бүр их гарч ирнэ. Цэрэгт бол яг ингээд дараалалаараа одоо юу гэдгийг дараах одоо ингээд яг тэр цолоороо ингээд явж байгаа. Тэгээ тэнд чинь ингээд баахан ирчүүд хоорондоо яг нэг амь нэгтэй болцсон хамтдаа өсвөл хоолоо хуваалцал өгшөөнаад талтнаас өгч чи идэх юм уу гэл ингээд юм үлдээх. Тэгээ тэр нь бол аюу гоё байсан. Тэгээд яг хоо легоны арим бол маш өндөр сахилах баттай, өндөр дэг журамтай арим. Тэгтээ миний хувьд бол угаасаа нэг 7 хонсон болохоор ер нь бол гайгүй. Миний хувьд их гоё санагдсан. Яг тэр нөгөө гоёор нь эхлээд гоёор нь дуус. Яг нэг дараагийн төвшний яг тэр залхах мэдрэмж рүүгээ орж амжаагүй байсан. Тэгэхээр бас гайгүй. Тэгтээ миний бодлоор бол удсан хойно бол яг хитрхи уудах бас нөгөө сөрөг талтай байх гэж бодож байна. Легоны аримд яа л тэнд бол ингээд яг хүн яг тушаал биелүүлэгч машин болно. Тэгэхээр тэрийг бол яг легоны арим руу явж байгаа залуучд бас тооцоолох хэрэгтэй байх. 7 нэг багт хөөжилтэй. Сар авахтаа дайжгүй. 6 сар авахт бол окей, ирэх хүн те. Жил байхад яах вэ? 2-3 жил байхад яах вэ? 5 жил байвал яах вэ гэдгээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Тэгээ хүн үнээс шалтгаалаад бас легоны арим найзууд байгаа л да. Зарим нь бол аюу тийм цивил буюу яг нөгөө энгийн сэтгэл зүйн байгаад байдаг. Зарим нь болохоор сэтгэл зүйн ер нь нэлээд өөр болчдөг. Нэлээд тийм нэг сөрөг тал руугаа бас ингэж болчдөг хүмүүс байгаа. Яг нэг цэргийн одоо юу гэдэг
Тэр чинь янз бүрийн даалгавартай явж байгаа. Янз бүрийн хүмүүстэй олж байгаа. Янз бүрийн дэглэмд байгаа. Тэгэхээр яг тэр нь ингээд нэг юм нэг толб болоод үлдсэн ч юм уу те. Тэр нь ингээд нэг өөрийнх нь айр цангийн жоохон эвдлэх маягтай болцсон бас юм ажиглагддаг. Зарим нь болохоор зүгээр баг юу ч болоо юм шүү дээ. Оо те баг дуулж байгаа л Леоны дуусах хүмүүс. 5 жилийн хугацаатай учраас тэр бас арай өөр энгийн зэрэгүүлээс бол. I see. За түр паус авчи. Энэ удаагийн дугаарыг Германы Deng Pharma-гийн Brain Active бүтээгдэхүүн туслалтаагаар 5 хүнд хүргэж байна. За Brain Active бол тэр чигтээ тархины амин хичээл байгаа. Бид нар өдөр тутамдаа оюуны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор тархиа ажилуулад хамгийн гол нь унтаж байхдаа ч юм уу альсэл хоолноос тархиныхаа амин дэмээ бүрэн авч чадахгүйгээр ингээд өнгөрөөд байдаг. Үүнээсээ болоод нэг л мэдсэн чинь би нэрээ юу бодож илөө. Альсэл амархан ингээд математикийн томьёонууд дээр гацч юм иймэрхүү тохиолдлууд гараад ирдэг. Тийм учраас Brain Active болохоор таны тархины амин хичээл болно. Хамгийн гол нь дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нэмгний байлзмаа ханд, пантотоны хүчил буюу витамин бета, кофеин, омега 3 зэрэг тархинд шаардлагатай амин хичээлүүд бүгд багтсан байгаа. Иймээс та хэрэг тархиа бүтэн функцээрээ бүрэн ажилуулахыг хүсэж байгаа бөгөөд өөрийнхөө хөшрөлтөйгөө эсрэг тархинд анхаарлаа хандуулмаар байгаа юм бол Brain Active бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй гэж санал болгомоор байна. Brain Active маань таны хамгийн ойр эмийн сан, бүх эмийн сангууд дээр байгаа шүү. За ингэж гос орцгоё. Сенека гэдэг нэг хүн биччихсэн. Хэлж үлдээсэн ч лөө. Бид нар бодит байдал дээр бодит ертөнцөөс илүүтэйгээр толгоон царай хэлэх завдгаа. Тэгээд энэ миний хамгийн дуртай үнүүдийн нэг бөгөөд хамгийн үнэн гэж боддог. Санал нийсэж байна уу? Санд нийлж наад үгүй чинь бол бас яг харж исэн. Миний нэг өөртөө бичсэн meditations байдаг байхгүй юу? Яг өөртөө зориулсан одоо ингээд утсан дээрээ байгаа. Тэрний нэгэнд нь бол яг наад үхтэй чинь ойролцоо одоо үг байгаа. Одоо жишээ нь яач вэ? Эндээс жоохон уншиж байгаа. Ер нь нэг нийт бол 40 хэдэн ишлэл гэхэд хэцүү. Би яг өөрөө бичсэн болохоор зарим нь ишлэлтэй холилдсон байж магадгүй. Өмнө уншсан юмнуудаас нөө инстинктээр орчдөг штэ. Тийм байж магадгүй. Гэтэ энэ бол яг одоо өөртөө зориулсан тэмдэглэл. Ямар нэгэн сандрах үедээ ч юм уу эсвэл нэг overthink болох үедээ хэцүү юм хийх гэж байгаа үед ч юм уу те уншдаг одоо том тэмцээн янз бүрийн үедээ. За эхнийх нь бол ингэж байгаа байхгүй. Бүх хүмүүс бүх зүйлийг мартдаг гэдэг үг. Угаасаа л эцээст бүх хүмүүс бүх зүйлийг мартахаас хойш юундаа санаа зовоод байгаа юм бэ гэсэн утгатай. Дараагийнх нь заавал хийх ёстой акшн эсвэл хугацаа гэж байхгүй. Чи өөрөө дүрм. Гэх мэтчлэн ер нь 40 хэдэн юм ингээд яг чухал юмнийхээ урд ингээд чухал юмнийхээ өмнө ингээд өөртөө сануулт юм биш үү? Жохон сануулгамаа. Тэгээ ингээд сануулчаар бас арай өөр юмыг үзэл арай өөр болчихно. Ер нь бол тийм шүү дээ. Нэр хорвоо дэлхийн хязгааргүй бүх зүйл одоо энэ подкастыг үзэж байгаа хүмүүс нэг өдөр мартын шүү дээ. Ер нь бол бүх зүйлийг санаал эсвэл тэр хүмүүс өөртөө үрд биш. Бүгдээрээ л хүн нэг өдөр хүн тийм чинь бас хитрхи их санаа зовох шаардлага юу вэ те гэж бодглоор бас ингээд юм ингээд нэг гоё илүү өөртөө ихтэй болох илүү нэг юм нэг гоё болох юм нэг өөрчлөлт байдэ. Яг эсэргүү нэг үзэл байна. Гэдэг нь болонгууд нь хүмүүс тэгээд байдаг байхгүй юу? Ядаргаа зүгээр л амьдрий л та тий. Зүгээр л цог бүтэн цогол тэгэл байл тий. Ягаад ингэж өөртөө ингэж дарамт удаа дараа удах юм бэ гэдэг. Тэгж боддог. Ер нь хичээх ямар шаардлага байна гэдэг ч юм уу. Тий. Тэр талаар бол ер нь тэгж бол нэг бодож үзээгүй. Яа тэгвэл бид нар бүгдээрээ нэг л удаа амьдрах байх гэж боддог. Мэдгүй магадгүй дахиад дараагийн амьдрал гэж байгаа ч юм болов. Гэтэ ер нь магадлалын хувьд бол маш бага. Одоо ингэж ийм гоё амьдралаар нэг удаа амьдарчаад дахиж энэ гоё амьдралаар бид нар амьдрах уу гэдэг ер нь эргэлзээтэй шүү дээ. Амьдрсан ч хүн болж яг төрөх үү те. Тэгэхээр ер нь бол ганцхан олдож байгаа энэ амьдралаа яг илүү үн цэнтэйгээр зориулах хэрэгтэй. Зүгээр нэг хөвтөх биш те. Зүгээр нэг энэ гоё хүчил төрөгчөөр амьсгалж агаад хоолыг идж агаад хүндрээд тэгэл хайшин 70-80 хүрэл үхэх юм уу те. Тэгж бодохоор жоохон утгагүй байхгүй юу? Дараа нь амьсгалаа хамгийн сүүлд гарах үедээ гоё инээмсэглэлтэд гоё нэг нүүр бардам хорвоос ядмаар штэ. Тэ жоохон юм хийж бүтээчээд тэ чадхаараа хүүхдүүдэд үлдээгээд тэгээд ингээд дажгүй нэг хүмүүжлтэй хүүхдүүд үлдээгээд ардаа нэг юм үлдээгээд нэг хүмүүсний түшиг гээд нэг ярих тэ нэг түшиг гээд нэг нөхөр байсан шүү. Бас хөрхөн бас нэг эргээр нөлөөлөд явцсан гэж ярихаар бас ингээд үлдээгээд явах юм бол арай утга учиртай байх. Тийм болохоор ер нь хичээх шаардлага байна уу гэж бол боддгоо. Хичээх харин эсрэгээр хичээх ер нь хэрэгтэй юм шиг л
Амьдралыг илүү амттай болгодог. Тэгэхээр амьдралыг юу хамгийн их амттай болгодог гэж боддог вэ? Ямар хүчин зүйл, альсэл ямар мөн чанар? За би нэг ингэж нэг гоё амьдрчлаа да. Гэнэ хүний бол төрөөд ирэндээ. Хүний энэ нэг жижигхэн нэг богинохон хугацааны амьдралыг юу хамгийн амттай болгодог гэж боддог вэ? Эерэг нөлөөлөл гэж боддог тоо ер нь бол хүн яг бид нар бүгдээрээ л энэ хорвоод байж байгаа л явна. Зарим хүмүүс сөрөг нөлөөлөл үлдээдэг, зарим хүмүүс эерэг нөлөөлөл үлдээдэг. Эерэг зүйл гэдэг бол илүү хүчтэй гэж боддог. Бурхан чөтгөрөөс илүү хүчтэй гэж боддог. Сайн зүйлс муу зүйлсээс илүү хүчтэй гэж боддог. Тэгээ тийм учраас ер нь бол эерэг нөлөөлөл гэдэг зүйл хамгийн үн цэнтэй гэж боддог. Одоо зүгээр хүн ингээд түрүүний ярьсан шиг амьсгалж байгаа л идж байгаа л өхгүй бах. Ер нь бол тэгээд ямар нэгэн учир байгаа гэдэгт би итгэдэг. Тэрхүү учир нь эерэг нөлөөлөл хайрыг ингэж тарааж агаад ерөөдөө амьдралаа илүү утга учиртай болгож агаад хүн бол амьтнаас арай өөр гэж боддог. Арай л өөр төвшний амьтан яг ингэж тийм учраас амьтан бол хизээч за хойч үедээ нэг гоё юм үлдээж яагаад явъя гэж бодохгүй баха өхийнхөө санамгчин ч юм уу те. Тэр хүмүүс бол мэдээж үржээл хүн. Тэгээ би нэг сүүлд нэг подкаст сонсч бас тэр айгу мундаг хүн байсан л та. Тэр хүн гэж ярьжсэн байхгүй. Ер нь ингээд амьдралын утга учир гэж ингээд ярьдаг штэ. Амьдралын утга учир гэж тэр нөгөө подкастны хөтлөгч нь асуусан чинь хүний амьдралын утга учир бол ерөөхдөө амьдрал хойч үе үлдээгээл одоо үр төлөө үлдээгээл тэгэл өөх гэж байгаа байхгүй. Тэгээ хүний яг инстинкт яг тэр зүйлс бол одоо нөгөө донтолтууд гэдэг ч юм уу те хүн яагаад аюу их сахарна гэдэг яад тэр хүн амьдарч жагаад үр төлөө үлдээгээд өөх гэдэг нь штэ цаанаасаа инстинкт нь хүн яагаад одоо порно донттой яагаад үл ингээд үржих гэдэг нэг төрөлхийн юм нэг бүр инстинкт бидний ингээд юм суудсан байдаг те ингээд порно үзэхлээр хүний тарих одоо тэр одоо бодит амьдралыг ялахгүй ингээд өөрчлөлт ингээд донтчдаг гэдэг ч юм уу те яг тэрэн шиг яг тэгээ ярьжсэн байхгүй хүмүүс үржээл хүн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг порно үзэж байгаа үед яг жинхнээсээ секс хийж байгаа юм шиг тэр байгалийнхаа амьтныхаа зорилгыг биелүүлж байгаа юм шиг хийсэр мэдрэмжэнд автаад байдаг байх гэсэн үг шүү дээ. Автаад байгаа байхгүй. Тэгээд нэг хүний тарихч яг тэр одоо дүрсийг яг жинхэнэ дүрс үү эсвэл жинхэнэ зүйл үү эсвэл яг дүрс үү гэдгийг бол ялахгүй. Тэгээд хүн чинь нөгөө таашлаа аваад тэрхүү таашаал ихцээр хагаад яг хар тамхи шиг ингээд нөлөөлөөд тэгээд ингээд хүний тарих эвдрэх хүртэл ингээд явчихдаг ч юм уу те. Хэрвээ бид нар анзаарах юм бол хүмүүсийн донтдог дийлэнх зүйлс яг бидний төрөлхийн инстинкт төр тарж байгаа байхгүй. Ягаад одоо сахар ихтэй хүнсэнд хүмүүс ягаад донтдог вэ гэхээр мэдээж өмнө нь бол хүнс айгүй ховор байсан. Одоо их шиг хөргөгч одоо индустри одоо нөгөө аж үйлдвэржилт гэж юмыг олноор нь үйлдвэрлэх зүйл байгаагүй үед юмыг олцсон дээр нь л идэл биендээ шингээх хэрэгтэй байсан. Олтлоо идлээ тэгэл нэг 2 хоног хоолох ч юм уу те. Тэгэл өдөржингөө ингээл халахдаг ч юм уу те. Одоо болохоор яг хүний тэр инстинкт нь үлдсэн. Одоо нөгөө идүүлж интэй хүмүүс аяг болоод байгаа шүү дээ. Тэр чинь бас юу гэхээр тэр инстинкт нь илүү тэр өдөртаад байна те. Тэр хүний өдөртаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг бид нар анзаарах юм бол донтолтууд дийлэнх зүйлс нь ер нь ингээд том компаниуд хүртэлтэй одоо тэр порнографик компаниуд ард нь бүр киноны бүр тэр үйлдвэрлэлүүдээс илүү том зах зээл явж байгаа жишээ нь. Одоо ингээл бусад одоо энэ Coca-Cola за яг нэр яагаад яг одоо ингээд хийж үлсэн ундаа одоо чихэр ихтэй ундаанууд одоо тийч ингээд асар том ингээд үйлдвэрлэл бар. Тийч юм болохоор яг нөх хүн төрөлхтний угаасаа төрөлхийн хэрэгцээн дээр нь ингээд хэрэгцээ инстинктээр нь ингээд тохируулсан бүтээгдэхүүнүүд учраас илүү хол яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон би энэ муу зүйлс хүнс би энэ муу гэдгийг мэдж байгаа тийм үү. Гэхдээ хүн төрөлхтөн бол хэрэгсээр байна. Миний бодлоор штэ. Ирээдүйд хүмүүс олмол буруу хооллох гэж бодож байгаа. Логикоор ботхоор юм хөгжиж байгаа. Хүмүүс мэдлэгтэй болж байгаа. Тренд буугаад байгаа шүү дээ. Хүмүүс зөв хоолж байгаа. Тэ ингээд гэхдээ миний бодлоор бол хүмүүсийн сахилга багасж байгаа учраас илүү л тэр буруу хооллолт, илүү л тэр донтолтууд өсөх байх гэж бодож байгаа. Бас магадгүй юм байна. Тийм байна. Тийм. Монгол төрж ирээд анзаарсан зүйл юм би бас нэг асуух гээд. За энэ тентгийн гадны нэг судалгааны өмнө гараад ирд юм а. Тэрэн дээр болохоор дэлхийн хамгийн өндөр тестостеронтой ирчүүд Монгол дандаа дээгүүр явж байдаг. Магадгүй нэгт за зарим судалгааны 2-3 гэдэг ч юм уу.
Тэгээ би яг энийг жинхнээс үнэн юм уу гэд нэг жоохон гайхаад байдаг байхгүй. За ялангуяа Монголд бас нэлээд өөхлөлт одоо бас ихтэй байгаад байдаг. Тэгээд ялангуяа эрчүүдийн өөхлөлт тархалтын асуудал маш хурц асуудлуудын нэг. За хүн таргалахаараа яад юм бэ гэвэл өөхөн тестостерон алдаг юм аа тий. Өөхөн эмэгтэй эсүүдийг ер нь бол илүү хуржүүлээд тухайн хүний зан араас шүндэнд хүртэл нөлөөлөд ягаад энэ тарган бүдүүн хүмүүс ааштай байдаг юм бэ гэвэл тэр чинь тестостерон баг буюу баг одоо юу гэдэг наацхын зүйл дээр тэсэргүй болсон байгаа даа байхгүй. Тэгээд Монголын бас энэ яг тархалтын асуудал имэд зүйлийг бодохоор нэг тэр нэг тестостероны судалгаа надад худлаа юм шиг санагдаад тий. Энэ дээр юу нэг гэж бодож байна. Миний бодлоор өвдлийн үед бол бас яг хуу дэмжих шинжүүд байгаа байхгүй. Одоо чинь Монголын нар Монгол улс маань өөрөө нэлээд дээгүүр яаж байгаа учраас нар нь аюу хүчтэй тий. Сая Европоос ирэхэд нэг ажиллаж байгаа юм тэр байгаа байхгүй. Европт, Францд бид нар гаргахлаар гадаа гаргалт бөөнөрөө гихтээ суучдаг байхгүй. Хонаар гээл те. Энд болохоор хүмүүс нарнаас эсрэхээр бараг цухтаагаад байхгүй. Нар нь тийм хүчтэй. Тэр бол нэг ихний шалтгаан байж магадгүй. Яг тэгвэл нарны гэрч өөрөө Д витаминтай учраас Д витамин өөрөө тестостерон дэмжиж идэг. Нэгдүгээр шалтгаан, хоёрдугаар шалтгаан болохоор махыг хийдэг. Мах ч өөрөө уурэг өндөртэй. Тэгээд өөр бусад витамин, кератин, амино юу гэдэг те. Ихтэй учраас хооллолт орчин өөрөө дөрвөн үйлрэлтэй, хэцүү үйлрэлтэй, эрс тэрс үйлрэлтэй. Тэгээ тэр нь өөрөө яг хөө ингээд эрс тэрс уур амьсгал тасан зохицуулахад тусалдаг. Яг хөө нэг сөрөг одоо нөгөө юу н тэр одоо зүйлийг нөгөө тал нь юу вэ гэхээр саяхан ярьсан нөгөө илүүдэлжингийн асуудал байгаа. Илүүдэлтэй. Тэгэхээс бол ер нь миний бодлоор бол яг хэмжээд үзэх юм бол тэр судалгаа хаанаас гарсан сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол үнэж ээж магадгүй гэж бодож байна. Бас нөгөө талаараа ер нь сүүлийн үед хүмүүс жоохон бас эмгтээлэг төрхлүүгээ орж ийн гэд ер нь тиймхүү яриа аяг гараад байгаа шүү дээ. Эрчүүд маань одоо ингээд эмгтээчүүдээс ялгах юмгүй болж байна гэл. Тэр нь яг нэг бодлын би ус төрлөө нэг ормооргүй байна ер нь бол. Гэхдээ ер нь бол ингээд бүх зүйл эрх чөлөөтэй болоод эхлэхээр нөгөө Америкийн барууны харж байгаа шүү дээ. Бүх зүйл эрх чөлөөтэй болоод эхлэхээр эрэгтэй хүн эмгтэй байх эрх чөлөө байгаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэр бол миний хувьд нэлээд сөрөг талтай гэж боддог. Тэрийг нийгэмдсэн шүүддэггүй. Тэр хүний эрх. Тэр хүний эрх учраас хинч тэр хүнийг шүүж болохгүй. Би эмэгтэй хүн болчихлоо маргааш. Над яагаад эмэгтэй хүн болох эрх нь байхгүй. Би маргааш парик зүгээл нүрэ будаал явчих л да. Гэтэл тэр үгүй байхгүй. Би эр хүн болж төрсөн байхгүй. Надад тийм эрх чөлөө байх ёсгүй байхгүй. Зүгээр миний хувьд шүү. Би өөрийнхөө бодлоо хэлж байгаа шүү. Тэгээд саяхан нөгөө Чарли Кирк гээд улс төрч нас барсан мэдсэн үү? Нас барсан юм байна л да. Тэгээд би Facebook дээрээ өөрийнхөө үзэл бодлоосоо болоод ингээд үзэл бодлоосоо болж хүнийг буудна гэдэг бол ингээд болохгүй гэд постсон чинь маш олон хүмүүс орж иж эсэргүүцээд наад хүн чи трансыг эсэргүүцдэг байсан, транс хүмүүс LGBTQ эсэргүүцдэг байсан, наад хүн чи өөрөө зэвсэгтэй байхыг дэмждэг байсан, наад хүн чи өөхөх нь ингээ өөрийнх нь баг ингээд өөрийнх нь хүртэх ёстой зүйл гэж Монгол хүмүүс шүү дээ маш их орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээ бодож байгаа байхгүй. Пүүх нөгөө барууны эрх чөлөөний сөрөг тал нь ороод ирчих Монголд. Тэгээ ер нь бас нэг бодлын юм жоохон за окей ер нь бол жоохон ингээд болгоомжтой хэрэгтэй юм байна. Одоо юу гэдэг нь те нөгөө 30 40 50 гендер нь одоо Монголд ороод ирсэн юм биш байгаа. Нөгөө хар салхи шуурах чинь Монголд ороод ирсэн юм байгаа гэсэн юм бодол орж ирж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол багасаа л 2 хүүс байдаг, 2 гендер байдаг гэдэгт бол гэдгийг нүдэрээ хараад угаасаа амьдэрсэн. Тэгэхээр бол юу гэдэг өөр ямар гендер, ямар хүүс, ямар юу гэдэг дээр ер нь нэлээд ерөөсөө тэрийг бол нэг сайн ойлгодгүй. Магадгүй би миний толгой хүрхгүй гэж магадгүй, сайн ойлгохгүй байж магадгүй. Тэгээ тэр утгаараа хүйсийн тал дээр бол юу ярьж байгаа тийш орч. За асуулт ингээ асууч. Тэгвэл эрэгтэй хүнийг юу эрэгтэй хүн болгож байна? Тий. Зарим хүмүүс тэгээд байдаг байхгүй юу? Чи удлаа ингээд амьдрал үзээгүй, тий. Үсэж үзээгүй гэдэг ч юм уу. Чи ерөөсөө эрэгтэй хүн биш гэдэг ч юм уу. Тэр хүн магадгүй 1000 эрэгтэйлэг зүйл хийсэн байсан. Ямар нэгэн байдлаар яг тэр эрэгтэй хүний тодорхойлт гэдэг нь айгүй хэцүү байгаа даа тий. Тэгэхээр яг түшгийн бодлоор эрэгтэй хүн гэж юм бэ. Түрүүний ярьсантай холбогдоод эрэгтэй хүн бол эхлээд эр хүн бол ямарсан нэг эрэгтэй гендертэй байх хэвээр.
Ямарсан ихтэй мэйл байх хэрэгтэй. Эхний ээлжинд. Бусад юмрын төр байж юм. Бусад юмрын төр. Эхний ээлжинд эрэгтэй хүн эрэгтэй байх хэрэгтэй. Эхний ээлжинд. Хоёрдугаарт яг эр хүн гэж ярьдаг шүү дээ. Яг эр хүн ямар байх хэрэгтэй. Ингээл хоёрдугаарт эр хүн бол гэр бүл доктортой гэр бүлтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн болгон гэр бүлтэй байх ёстой яарах хэрэгтэй гэсэн үг биш шүү. Гэр бүлтэй болох цагтаа гэр бүлтэй болох хэрэгтэй гэж одоо яад бол гэр бүл гэдэг зүйл бол өөрөө нийгмийн хамгийн чухал тоо сонуудын нэг. Яг нийгэм гэж ярихлаар гэр бүл яригдах ёстой. Гэр бүл хэрэг байна, доктортой гэр бүлүүд хэрэг байна гэснээрээ хийхээсээ шалтгаалж тухайн нийгэм ямар шүү одоо замбраатай ямар шүү эмх цэгцтэй байх нь одоо шалтгаалдаг гэж боддог. Тийм учраас яг эр хүн гэж бид нар ярьдаг штэ. Эр хүн бол эхний ээлжид эрэгтэй хүн байх хэвээр. Хоёрдугаарт гэр бүлийн сайн гишүүн байх хэвээр. Сайн хүү, сайн аав, сайн өвөө. Яг үнэ. Саяны нөгөө тестостерон багч байх өндөр. Гэхдээ надад тийг санагддаг үед хийсэн шалтгаануудын нэг нь бас яг тэр ихгүй. Монголд нөгөө нэг залуу гэр бүлийн салтууд аюу өндөр байгаад байдаг. Шалтгааныг нь харахад мэдээж аль аль бол байгаа. Гэхдээ яхаа аргагүй эрэгтэй хүн талдаа асуудал байдаг нь аюу өндөр. Хүүхэдтэй болчоод тухайн хүүхдээр ерөөсө хариуцлага хүлээж авч чадахгүй. Их нэр дээрээ хариуцлага хүлээж авч чадахгүй. Тэгээд салдаг бүр амар тоонууд байдаг. Хэрвээ та бүхэн яг судлаад үзэх юм бол маш гамшигын тоо ер нь бол өнөөдрийн Монголын залуу гэр бүлүүд бол байгаа. Тэгэхээр тэр хариуцлагагүй учраас би бол эрэгтэй хүмүүсээ баг гэж би бодоод байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо түшиг удахгүй боллоо. Гэр бүл марцнаас нэрээ болгож байгаа гэж. Ямар байна? Одоохонд бол нэх их бодсон юм алга. Сая би яг UB-Cap ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь жолооч нь яг одоо гэр бүл салт аюу их байгаа. Гэр бүл салтын талаар яриул бас аюу хэрэгтэй юм байна. Хэрэгтэй шүү гэд би ингээ их нартайгаа үздэг. Тэгээ эргэн тойронд гэр бүл салтууд аюу их байна. Энэ талаар нэг яриул гэд яг ярьж ирсэн. Тэг ямар азар яг чи яг тэр талаар асуулаа. Тэгээ би өөрөө одоо яг гэр бүл доктортой гэр бүл үүсгэх гэж явж гин. Одоо удахгүй хүүхдтэй болно, болно гэж бодохоор одоо бол нэг бодогдсон юм алга. Яг гар дээрээ барихлаар олон юм бодож магадгүй. Олон юм бодох байх. Тэгэхээс бол одоо бол яг тэр хүний гидсэн томроод байгаа, гидсэн дотор байгаа. Яг гар дээр ингээд яг нэмэл дээр нэг барих тэр мөч айгүй сонирн байх. Ер нь бол. Би жирэмсэн болчлоо гэж ирж байгаа шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ? Тэр үед бол тэгэл ер нь бол жоохон бэлтгэлтэй байсан. Ер нь бол анханасаа л 30-аас 35 насны хооронд л би ихний хүүхэд гаргана гэдэг төлөвлөгөөтэй байсан. Ер нь бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу байна. Бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу баг ш. Тэгээд ер нь бол босон жаах төл гэж бодож ирсэн. Босон жаах. Нэх юу гэдэг болчлоо гэж бодоагүй. Нэх яана болчлоо гэж баярлаа. Учиргүй тэгж баярлаагүй. Тэгээд ерөөд за болчлоо. Угаасаа бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж энэ л гэж бодсон. Хизээ ер нь бэлэн болдог гэж бодож байна. Болоход манайх харахаар ихийг нь бэлэн болоогүй байгаа тэр болоод тэгвэл зарим хүмүүс үр тгийж хэлээд байдаг шүү дээ. Хүүхэд хийсэж ирдэг гэдэг тийм нэг сонир монгол үг байгаад тий. Би бол яг хөө тэгээд зарим нэг нь бол яг залуу дээрээ хүүхдтэй болоод аюулгүй хариуцлагатай болоод мундаг эцэг ихнэр болцснууд нь байгаа. Гэтэ яг бодит байдал дээр статистикийн үед Монгол тийм биш байгаад байгаа. Тэгэхээр хизээ ер нь хүн бэлэн болох уу? Миний бодлоор би анх ингэж боддог гэсэн байхгүй юу? Шашин бол ер нь улс хооронд нэг хэрэгтэй зүйл биш гэж боддог байсан 20 гарч хагаад. Ягаад хүн шашинтай байх хэвээр яг бурхан гэж хаана байгаа. Ягаад хүмүүс тэр зүйлийг шүтээд ингээд амьдралынхаа цаг хугацаа энергийг зарцуулаад мөргөөд ямар нэмийгд итгээд ингээд яваадаа гэж боддог байсан боловч одоо ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Монголын яг гэр бүл салтай холбоотой одоо зүйлсийн нэг нь бол шашин байх гэж бодож байгаа. Ер нь бол шашин маань өөрөө маш олон хүнийг маш эмх замбраатай болгодог юм шиг санагддаг. Одоо ингээд бусад улс орнууд ёс зүйтэй, эмх замбраатай амьдралын утга учиртай болгочихж байгаа байхгүй. Өнөөдөр Монголын залууст хамгийн их дутагдж байгаа зүйл бол амьдралын утга учир. Бид нар яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Юуны төлөө би сургууль сураад байгаа юм? Юуны төлөө би их сургуулийн дипломтой болох ёстой гэж? Ягаад би одоо ингээд гарч хөдөлмөрлөх ёстой юм бэ? Гэсэн яг амьдралын эцсийн алсын харааны тийм эцсийн зорилго нь байхгүй байхгүй. Шашинтай хүн бол ямар шашин байсан тэгэл шашинтай хүн бол би энд энэ амьдралаа тэр чигт нь одоо энэ
Бурхан шашин юу гэдэг энэ зүйл ингэж зарцуулнаа. Энд ингэж номлон байна. Дүрмтэй нөхцөн, дүрмийн нөхцөн амьдрал тоглоомны дүрмтэй яваад байгаа байхгүй. Яагаад Монгол залуучууд маань бэт донтоод өөр юм донтоод ингээд яваад байгаа гэхээр тэр хүмүүст алсын хараа байхгүй учраас ингээд тоглох явцтай квит хийгээд байгаа байхгүй. Гэр бүлцэх очоод гэр бүлцэх чинь юм байсан юм уу? Гэж шууд ингээд болоод штэ. Хүүхэд ихнэр ямар ядаргаатай ингээд ч юм уу те. Тэгээд хэрвээ хажууд нь яг ингээд гэр бүлээрээ бороо орж ийнү те. Харин хуртай хур бороо нар гэж чимээ гайг байгаа. Гайгүй. Тэгээд хэрвээ эцсийн утга учиртай болчих юм бол хэрвээ шашин гэдэг ч юм уу те энэ шашнаар зөв жишээ авч байгаа бол шашнаас гадна бас амьдралд утга учирууд байж болно шүү. За хэрвээ ингээд бичигдсэн дүрм за гэр бүл ингээд ийм байх хэвээр гээд ингээд бичигдсэн дүрмтэй байвал салалт харьцангуй бага байх гэж бодож байна. Тэг яг жишээгээр шашнаар авчлаа гэхээс яг амьдралын яг эцсийн тэр зориг эцсийн яг үр дүн юу юм бэ гэдэг зүйл айгүй их чухал баг. Би ингээд 20 гарах хүртлээр би ингэж боддог гэсэн байхгүй юу. Яг хүн өөрийгөө хөгжүүлж байгаа л тэг ингээд эцэст нэг ингээд тоглоомны үед давж байгаа юм шиг. Тэгэл ингээд нэг амар хүн өөрийгөө ингээд оюун санаагаа хөгжүүлж байгаа л тэгэл ингээд баг ингээд level up хийгээл тэгэл нэг ингээд нэг амар хөгцсний дараа харь гаргаас нэг бурхан ч юм уу нэг харийнхан ч юм уу бууж ирэл та дэлхий гэдэг үеийг давлаа mission completed гээл та одоо дараагийн үед очно гэл ингээд баг тэгдэг юм шиг нэг утга учир хайдаг байсан байхгүй юу. Гэтэл яг тэр утга учирыг маань бүр олон мянган жил өмнөөс энэ хэдэн шашин те буддын шашин юу гэдэг те христ одоо муслим яг энэ шашингууд ингээд за хүн угаасаа хүнд утга учир хэрэгтэй юм байна. Тэр утга учирыг өгчих юм бол хүмүүс ер нь бол ингээд амьдрал нь илүү үнцэнтэй болох юм байна. Энэ дотроо үнцэнтэй болох юм байна. Заавал тэр зүйл гадаа шинжилгээ ухаанаар батлагдсан ингэж барих юм байх шаардлага байхгүй маа гэдгийг бүр энэ олон мянган жилийн шашингууд чинь бас ингээд айгүй учиртай байгаа байхгүй. Тэгэхээр бас шашныг дутуугаар үнэлэх тэр зүйл бол миний хувьд бол өнгөрсөн. Яг би өөрөө одоогийн байдлаар яг нэг шашинд бол нэг шашинг бол яг практис хийдгүү гэхдээ ер нь шашныг маш ихээр хүндэлж байгаа. Үзэл бодол нь маш чухал шүү дээ. Ер нь бол хүмүүс нэг Монголд айгүй олон гаж уурсгалууд 90-ад оны ерөн сүүлээс айгүй орж ирсэн байлээ. Тэгээд тэрнээс болоод нийтээрээ ерөн шашин гэдэг зүйл чинь бол айгүй гаж одоо нэг аваа намаа агшлаач энтрээс хулаад сайн юм болоод тийм тэгээд яг үндэ бол хүн бол бурхан шүтэх хал бол байхгүй. Хүн бол тухайн шашных нь үзэл бодлыг юм таах нь айгүй чухал гэж боддیں۔ Тэр ч утгаараа би айгүй олон нэг буддизмтай холбоотой. Би өөрөө яг бурхан буддтай гэж байдаггүй. Тэр чинь хувь хүн байсан. Тэр хувь хүнийх нь үзэл бодлыг нь айгүй хөтөөрөөгөө даган бишрээд ер нь суралцахыг хүсдэг учраас тэр талыг бас жоохон дэлгэрүүлмээр санагдаад байдیں۔ Тэгэхээр яг тэрэн шиг одоо жишээлбэл түшхийн хувьд за ер нь бол энэ л яг амьдралын мөн чанар юм байна да гэж ойлгосон зүйлүүд юу байх вэ? Сая яг хэд нэг утаснасаа гаргаж ирлээ л дээ. Гэтэ аль нэг нь онцлоод яг өөрийнхөө амьдрал дээр мэдрээд кейстэй юм хуваалцаач. Ер нь бол хайр юм болоо та гэж бодож байна. Ер нь бол яг өдөр тутамдаа шашин ч гэсэн ер нь ингээд харах юм бол ер нь хайрыг аюу тэрийг хайрлал, энийг хайрлал, хүмүүсээ хайрлал, нэгнээ хайрлал гэдэг штэ. Тэгээд зөвхөн шашнаар дамжуулж бас хайрлах ш. Ер нь л хайрыг сайн хүн түгээх ёстой юм болоо гэж боддог. Ер нь бол гэр бүлийн хайр, найз нөхдийн хайр, эцэгхийн хайр те. Хүн ер нь хайрыг түгээж явахт бол нэг буруутахгүй. Ер нь бол тэгээд тэр ч учраас би ер нь яг айлхаар эерэг байхыг хичээдэг. Ер нь бол хаяа мэдээж хүн л юм чинь нэг муухай ажиллах юу гардаг л. Гэхдээ ер нь бол нэг таарсан хүнтэйг нэмсгэлээл, гоё юм яриад, эерэг юм яриад, сөрөг юмнаас жоохон цухтаагаал явж хахтал хүний амьдрал бол нэх буруутахгүй л гэж боддог. Хамгийн энгийн basic. Тэнгүүт нь манай монголчууд ингэж байдаг байхгүй юу? Даварчтай надад ч тийм хүн ашиглаа сурцсан гарууд тийм болохоор битэн ингэ зөөлөн бай, эерэг бай, nice гэдэг байхгүй юу? Stoicism дээр тэр meditation дээр бас хэлдэг. Би өнөөдөр гэрээсээ гараад сонио тэр хүмүүстэй уулзсан. Тэр яг хүлээлттэй бас холбоотой байхгүй юу? Би хичнээн инээж байгаа ч гэсэн хүн болгон миний өдөөс инээн гэсэн хүлээлт надад байхгүй. Би хүн рүү инээхэд хин нэгэн миний өдөөс муухай харна, хин нэгэн намайг тоохгүй. Гэтэ тэр бол миний хүлээлтэнд байгаа. Гэтэ гоё л байназ. Гэтэ би хүн болгоныг сайхан байна гэж хүлээдэггүй. Өглөө гэрээсээ гарахдаа амьдрал миний өдөр угаасаа л өгчлөх нь ойлгомжтой.
хизээ нэг цад өршлөх нь ойлгомжтой. Тэр үед би өөрөө л хүчтэй байх хэрэгтэй. Яг үнэ. Эпиктетусын бас яг адилхан санаа авчин. Чиний амьдралд юу тохиох чинь бол чухал бол биш ээ. Чи зүгээр түүнд яаж харцсан л чухал гэдэг. Би бас яг энийг айгуугаа хэрэгжүүлээд байгаа эсвэл төгжрөл тунд би дандаа дуу сонсдог байсан. Тэрийг болоод зөвхөн төгжрлийн үеэр л подкаст сонсё гэж бодсон байхгүй. Тэгээ нэг гадны подкастыг дандаа төгжрлийн үеэр сонсох гэртээ ороод би ерөөсөө сонсохгүй. Тэгэх юм бол яг тэр төгжирч байгаа цаг миний хувьд амар гой цаг байгаа байхгүй. Уг нь гадаа новшин байгаа шүү дээ. Яваад. Гэтэ би жоохон төгжирчээсэй гэж бодох үеч надад байгаад дээ. Ягаад гэвэл би тэр үед гой юм ингэ сонсоо сонирхолтой байгаад байдаг учраас тийм байна. Бараг төгжрөл нь өөрөө үр дүнтэй цаг болчихж штэ. Тэгэхээр хүн өөрөө тэрийг сонгож байгаа байхгүй юу? Тэ. Зарим хүмүүс төгжрлээ гээд наах уу гэж ойрлно. Уулмас стресстэй. Зарим хүмүүс төгжрөхээр гэс нөгөө подкаст сонсоод өөрийгөө хөгжүүлчихье гэдээ явж байгаа жишээний тэ. Ер нь стоицизм яг гол утга санаа нь бол тэр байгаа байхгүй тэ. Дэлхий дээр болж байгаа бүх одоо над дээр ирж байгаа үйл явцыг хоёр талд хуваачиж байгаа байхгүй. Нэг нь болохоор би энэ зүйл нөлөөлж чадна. Нэг нь болохоор би энэ зүйл нөлөөлж чадахгүй. Төгжрлээ би энэ зүйлд угаасаа л нөлөөлж чадахгүй юм чинь. Одоо 1000 хараалын үг ойрлоод яах вэ? Тэ хэрэв бороо орлоо бороо орчлоо гэж бодохын оронд яах вэ те би энэ бороог зогсоож чадахгүй надаас би өөрчлөж чадах зүйл нь юу вэ гэхээр би нөмөрт орч чадна эсвэл би шүхэр барьж чадна тэгэхээр би өөрийнхөө чаддаг зүйлстэй л өөрчлөж чадах зүйлстэй л анхаарлаа хандуулчихаар ер нь бол амьдрал арай энгийн амьдрал арай зовлон багтаа болчихж байгаа байхгүй яг үнэ тэгэж зэгцтэй нэг бодлын процесс гэдэг зүйл айгу зэгцтэй хийж сурах нь айгу чухал юм шиг байна. Тэгээд түшгийн бичлэгүүдийг харахаар за би нөгөө нийгэмд босон том үйл явцуудыг нэг өөрөөр нэг тайлбарлаад авчихдээ шүү дээ. Тэрийг нь айгу үзтiin. Тэгээд тэнгуут нь харахаар маш гоё зэгцтэй. Ер нь болсон үйл явдлуудыг ингээд зэгцтэй бодоод яг зэгцтэй ингээд нэг яг онцгийн дараалт нь үргэлж юм ингээд нэг өөрийнхөө дүнэлтэд хэлждэг шүү дээ. Ер нь зэгцтэй сэтгэх гэдэг тал дээр ямар нэг хэрэгжүүлдэг зүйл байна уу? Анхаардаг зүйл. Тэрийг би Францд Сорбонны их сургуулиас авсан баха. Хуулийн ангид сурч байсан. Би 1 жил. Тэгээд хуулийн ангид сурч байгаад маш богинохон айгүй урт мэдээлэл богино хугацаанд дүгнээд тохирох хуультай ингэж тааруулаад тэгээд ингэж хурдан бичих тэр чадвар яг YouTube дээр аюу хэрэг болж исэн. Ер нь бол яг миний одоо хийж байгаа бичлэгүүд ерөнхийдөө ингээ олон сайтнаас олон мэдээлэлүүд дундаас дүгнээд олон өнцгөөс нь ярих гэдэг нь хамгийн гол зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яаж тэрэнд ингэж арай нэг эмгэгтэй байж нэ гэхээр эмгэгтэй байхын тулд хүн өөрөө тэр мэдээлэлээ яг мэдчих хэвээр яг юу болсныг би өөрөө мэдгүйгээр шууд ингээд хитэн сайт тавьчих юм бол бас айгүй бас эмгэгцэх болно шүү дээ. Тэгэхээр өөрөө хурдан мэдхийн тулд хурдан унших шаардлагатай. Хурдан уншихын тулд яг тэр тархин доторх процессыг илүү хурдлуулах одоо тэр зүйл яг нөлөөлж байгаа байхгүй. Тэгээ ингээд хууль гэхлээр зөвхөн хууль юм шиг мөртөө амьдралд ингээд мэрэгжил арай өөр нөгөө шууд бос замаар аюу их нөлөөлж амьдралд аюу их нөлөөлж байгаа байхгүй. Хүмүүс ингээл тоо бодож яах наа косинус синус чинь амьдрал хэрэг болох юм уу гэж ярьдаг штэ. Тэр бол амьдралд хэрэг болно. Тэрийг бодож байгаа яд сахилах батна амьдралд хэрэг болно. Тэрийг бодож байгаа тэр төвчээр нь тэрийг бодох гэж ингэж хариултыг гаргах гэж зовж байгаа тэр зовлончийн дараа нь яг амьдралын бусад зовлонд хөрвөдөөд тэр зовлонг давхад туслана гэдэг утгаараа би хүүхдүүд гэрийнхаа даалгавраа сайн хийжээ гэж хэлдэг байхгүй. Тийм учраас гэрийн даалгавар чинь хэрэг болно. Косинус синус чинь амьдрал дээр хэрэг болохгүй ч магадгүй. Гэхдээ тэр зүйлийг давах гэж оролж байгаа тэр хүчин зүтгэл чинь амьдралд өөр зүйл төр хөрвдөн шүү гэдэг тайлбарлал хэлье. Жон хайрын зэт орчих. За. Яаж танилцсан их нэртэйгээ? Бид хоёр Францд танилцсан. Манай тэдний ээж аав нь манай ээж автай. Манай ээжтэй найз таахгүй. Тэгээд манад хаяа ирдэг үсэ. Тэгээд дараа нь нэг өөр газар монголчуудаар угаасаа нэг олон монголчууд байхгүй юм чи нэг өөр газар манай найзынд уулзаад танилцаад тэгэл ерөнхийдөө бүх зүйл ихсэндээ. Тэгээд ер нь нэг хэсэг найзууд байж агаад тэгээд дараа нь багаар ингээл яг л нэг юм нэг аюу органикаар ингээд явсан. Тэгэл нэг мэдсэн чи тэгэл ерөнхийдөө хамтдаа Монголдо ирчээл байж ин да. Органик байх аюу гоё ах те ер нь бол би тэгж бодсон. Тэгэхгүй нөгөө нэг бид нар ч бие биендээ айгу тийм өндөр ч юм уу ямар нэгэн байдлаар хүлээлттэй байгаад тэгээд зарим харилцаанууд за ялангуяа одоо жишээлбэл олон нийтийн ингээд нүдэн дээр гардаг бит хоёр шиг ажил хийдэг хүмүүс ч юм уу ямар нэгэн байдлаар хүлээлттэй байгаад тийм. Тэгээд тэр хүлээлт
Тээсээ болоод жоохон тийм ив хавгүй ч юм ямар нэг юм байла. Фейл магадлал байгаад гэдэг. Учираас ер нь органик гоё шүү л гэж би зөвхөн тэгж бодогдлоо. Наата чинь гэхдээ бүр яг ойлгож байна. Наа чинь ер нь бол одоо өмнөх харилцаан дээр ч гэсэн ер нь тиймэрхүү юм гарч ирэх гээд байдаг байсан. Ер нь бол яг ингээд түшиг гэдэг хүн яг ингээд YouTube-ээр одоо хүмүүсийн харж байгаа контент дээрээс яг ингээд хүн ингээд дүгнчихээрээ дараа нь ингээд юм органикаар явахад аюу хэцүү болчдөг. Тэр нь ингээд саад болчдөг. Яг ингээд анханасаа гоё түшиг гэдэг үнийг мэдгүй байжгаад сайн байна уу түшиг гэдэг ч юм уу те яг нэг гоё ингэж яг ингээд нэг яг бол бас аюу гоё. Тэр нөх хүн чинь угаасаа контентоос бас арай өөр байгаа шүү дээ. Би одоо жишээ нь ингээд болзоонд ирчихэд яг ингээд сунгаад ингээд стоицизм ярихгүй байхгүй те. Ер нь тэрүүгээр ингээд бас нэг юм хүлээлт үүсчихээрэл зөвдгөл байгаа. Тий. Өнөө залуучуудад зөвлөх тийм нэг харилцааны ч юм уу хөрхэн зөвлөгөөнүүд байгаа юу? Хосын харилцаан дээр. Пүү. Айгүй их юм огцом ороод ирлээ. Сайн байцгаа. Залуучуудын хосын харилцаан дээр нэг ойлгол сурах байх та. Угаасаа асуудалгүй хосууд гэж байхгүй. Жижиг сажиг асуудлууд зөндөл байгаа. Тэгээ тэр асуудал төр хүлээцтэй сайн яг л нөгөө сайн хоорондоо ярилцах гэдэг зүйл айгүй чухал ах. Хоорондоо ярилцаж нэг нэгнээ сонсч буултын үедээ буулт хийж эгоогоо дарах ёстой үед нь дарж хаяа нэг миний буруу биш ч гэсэн уушлахгүй их нэг юм гуйх нэг юм нэг тохиол гарна. Тэрийг бол залуучууд маань ойлгох хэрэгтэй. Бүх зүйл логик биш. Дэлхий дээр хайр бол ялангуяа өөрөө логик биш шүү дээ. Хэрвээ зөвхөн логик ялангуяа ирчүүдийн зүгээс зөвхөн логик ингэж өнцгөөс хараад байвал хайр хосын харилцаа гэдэг зүйл яахгүй. Хаяа чиний буруу байсан ч барыг уушлахгүй бах. Тийм эр хүний одоо юу гэдэг бяцхан баавар гэх юм уу та нэг тиймэрхүү зүйл шаардлага гардаг. Тэгж л одоо ирчүүдэл зөвлөгөө байдаг. Эмэгтэйчүүд ч одоо ямар зөвлөгөө өгөх юм те. Тэр нь бол ирчүүдийн талаас бол тэгэл тэгж л зөвлөгөө өгөхөр энэ. Өнөөдөр яг today Монголд хараад байхаар за би жишээ нь зарим эмэгтэй найзтайгаа уулзахаар ийм асуудлууд байгаад байгаа байхгүй айгүй их эмэгтэйчүүд нь айгүй сайн боловсралтай ажиллаа маш сайн хийдэг. Тэгээд хийхээр барахгүй янз бүрийн зүйлүүд ингээд ихлүүлж мэхлүүлээд эрэгтэйгээс илүү мундаг болцсон. Тэгэнгүүт нь эрэгтэй нэргээд гологддог нэг тийм эрүү үедэр ирчээд байгаа байхгүй юу. Энэ талын эрэгтэй эмэгтэй хүний power balance гэдэг айгүй чухал юм шиг байгаа юм. Тэгээд яг боддоор харахад за биний таньж мэддэг зарим нэг хосууд болохоор эмэгтэй нь илүү powerтай. Тэрнээс болсон ч үгүй ч мэдэхгүй байна. Салцсан байдаг зөндөө байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь ямар үзэл бодолтой байна? Гэтэ ер нь яг нэг сахилга баттай яг нэг юм нэг хүчрэг ноён нуруу гэдэг зүйл бас жоохон алдагдахаараа бас ингээд эмгтээчүүд хүртэл ингээд би ер нь эр хүнээр яах юм? Миний амьдрал сайхан л шүү дээ. Эрэгтэй хүнээр яах юм? Тэгэл ингээл нөгөөт нь голдохоор ингээл хайчдаг ч юм уу те. Нэг иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Энэ бол ер нь эрэгтэй хүнээс ч халах байх тоо. Эрэгтэй хүн өөрөө тэгэл мэдээж хүчрэг байх хэрэгтэй. Эрэгтэй хүн бас төрсөн л бол ер нь тэгэл сонголт байхгүй шүү дээ. Эрэгтэй хүн чинь тэгэл ер нь өрсөлдөөнд дунд төрдөг. Тэгэл яг л амьдралаа авч явах ёстой. Нөгөө юун дээр үг гэдэг шүү дээ. Стоицизм үг гэдэг шүү дээ. Үхлээс битгий амьдрч эхлэхгүйгээсээ гэл те. Амьдрч эхлэхгүйгээсээ гэдэг нь ямар учиртай вэ гэхээр яг эр хүн бол хинч чамд туслахгүй гэдгийг мэдсэн цагаас ахуулаад яг хүн амьдрч эхэлж байгаа байхгүй. Яг над дээр бас яг тийм тохиол байсан байхгүй. Францд өвчтэй ээж 2-3 настай жоохон дүү ингээл байж исэн тухайд би яг л Монголоос яг л ингээд зүгээр ингээл нэг сурал төсөөл очсон. Тэгэхэд ингээд баг оронгүй амьдрал жоохон хэцүү байсан. Тэгэл нэг өдөр за над хинч туслахгүй юм байна. Би энэ амьдралыг авч гарах юм байна. Би ээжигээ дүүтэйгээ бүх юмыг зохицуулаад газ Франц хэлээ сураад авч явах юм байна. Гэтэг юм нэг дагц руу нэг юм нэг дагцлалд орж ирсэн байхгүй. Амьдрал өөрөө над руу дагцж байгаа. Нэг л өдөр. Яг очиод нэг хэсэг бол яг л бусад хүмүүс л байсан л та. Жохон ууждээд шоудаа тэг ингээд амьдрал хэцүү байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээд надад ингээд ууж муух цаг гараад байдаг гэсэн байхгүй. Одоо бодлоо. Тэгээд нэг өдөр манай ээж юм би муудаад бүр түргэн мөргөн болоо бүр ингээд нилээн моц. Тэгээ ингээд үүрийн 5 цагаас үүр дээр манай дүү ээж тэр дотор байгаа штэ. Одоо уушинс тэр нөө юун дотор байгаа. Гарч ирэх үү тодорхойгүй. Тэгэл тэр үед би яг ингээд бодож байгаа байхгүй. За хинч надад туслахгүй. Одоо энийг би авч гарна. Газ Франц хэлээ сураад
гяс тэр одоо нөгөө ээжийнхаа бичгээр нь дүү юм бичгээр нь ба гяс хийх хэрэгтэй юм байна. Зохицуулах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ амьдралыг авч явах хэрэгтэй. Яг тэрнээс хойш ер нь миний амьдрал ер нь нэлээд аюу хурдан дэвшилсэн. Тэгээд үзэж байгаа ирчүүд ч гэсэн ер нь бол ингээд хэлэхэд бол ер нь бол хинч та нарыг аврахгүй шүү. Хинч амьдралыг чинь очоод та нарыг хөтлөөд жим рүү чи авч яваад юу гэдэг те мөнгө өгөө дансан чинь мөнгө хийгээд авч явахгүй. Хинч та нарыг өрөвдөхгүй. Яг гоо ээж аав чинь 2 3 удаа туслан тэрнээс хойш залах штэ. Сайн найз чинь 2 3 удаа туслан тэгэл нэг хоолнд туслахгүй л ахгүй ер нь бол эцсийн эцэст нь чи өөрөө л өөрөө авч явна. Яг ингээд нэг миний нэг 16-аас 20 насны хооронд нэг юм нэг төсөөл байгаад байсан байхгүй юу? Хин нэг өдөр намайг ирж аврах юм шиг. Нэг л өдөр нэг би суглаад их хүн хожчих юм шиг. Нэг л өдөр би ингээд нэг л өдөр юу гэдэг нэг мөнгөтэй хүнтэй танилцчих юм шиг. Нэг л өдөр манай аав ээж баян болчих юм шиг. Тийм нэг багаасаа ингээд Холливуудын кино үзснийх ч тэр нэг юм нэг аз жаргалтай төгсгөл өөрөө ирэх ёстой юм шиг ингээд бодоод байдаг. Ясэм дээр тэр бүхэн үгүй байгаа байхгүй. Тийм учраас яг амьдарч эхлэх тэр цаг хугацаа нь ер нь бол яг л тэр хинч надад туслахгүй, хинч миний амьдралыг дээшлүүлж өгөхгүй гэдэг тэр шийдвэрээс л тэр бодлоос л эхэлт юм болов. Үнэн баха. Маш олон хүмүүс яг тэгж бодохгүй ч гэсэн тэгж нэг бүрхий харах уу тэгж найдаад юу ч хийхгүй яваад байдаг юм санагдаад байдэ. Тийм баг. Нэг асуулт. Яг одоо ингээд төшгтэй ярилцгаар ч юм уу альсэл төшгийн өмнө хийжсэн контентуудыг үзэхээр тэг тийм яг хөө сая бол ингээд Францд очоод эхэндээ бол хэцүү байсан гэ манай өмнөх нэг хоёул Франц Парис хийжсэн имжлэгээр бол хэлжсэн. Тэр аягүй сайн санаж байна. Тэнд Франц хэлээр ярихгүй болохоор намайг хинч хүн гэж үзэхгүй учраас 6 сар гэртээ бүр ингээд өөрийгөө буугаад төвчээ сурчсан гэж ярьжсэн те. Хамгийн товд ер нь яг зөвхөрөл зовлон чинь хизээ хаана байсан бэ? Тэр тухай хуваалцаач. Монголд биш Монгол Францд яг тэр үед л байсан бах ер нь бол. Гэтэ одоо эргэж харахаар тэр зовлондоо бол ерөөсөө зовлон гэж харддаггүй. Хэрвээ эргэж түрүүн би нэг золбоотой подкаст хийж яхад гэд би золбоогоос асуусан байхгүй юу? Өнгөрсөндөө юу ч хэлэх вэ? Өнгөрсөн одоо залуу золбоо чи юу ч хэлэх вэ гэсэн чинь. Тэгээ золбоо надаас зөрүүлж асуусан юм. Чи өнгөрсөндөө юу ч хэлэх вэ гэд. Тэгээ би ингээд бодсон чинь би ингэсэн аахгүй би ер нь өнгөрсөндөө нэг юм хэлмээргүй байна. Би тэр асуултыг өөрөөс асууж үзээгүй байгаа байхгүй. Гэтэ өөрөөс асуусан чинь асуухад би өнгөрсөндөө юм өнгөрсөн түшигт залуу түшигт юм хэлмээргүй санагдсан байхгүй. Яг тэр хэрвээ би түшигт зөвлөгөө өгчих юм бол би тэр зовлонгуудыг туулахгүй байх байсан байхгүй. Миний зовлон хүртэл төгс юм шиг яг төгс цагтаа төгс үедээ надад ирсэн юм шиг санагдаж байгаа байхгүй. Миний амьдралд төгс байсан юм шиг. Гэтэ төгс гэдэг нь өөгүй гэсэн утгаараа биш. Төгс гэдэг нь асуудал нь хүртэл яг зөв үедээ ирсэн юм шиг. Миний бүтлгүүдлүүд хүртэл яг зөв үедээ ирсэн юм шиг харагдаж байгаа. Одоо эргэж харахлаар. Тэгэхээр ер нь бол залуучууд хүмүүст хандчихлахад зовлон гэж харахын оронд яг ингээд хичээл гэж харах хэрэгтэй. Ялангуяа залуучууд те. Угасаал амьдрал үзрүүч өвшүүлнэ. Угасаал хүмүүс чамтай муухай хандна. Угасаал асуудалд орно. Тэр болон бол яг ер нь бол боломж л гэж харах хэрэгтэй. Хичээл хийх боломж байна л гэж харах хэрэгтэй ярьтал. Гaalтай гоё мессеж байна. За ерхэд нь бол ингээд манай подкастын цаг өндөрлөж байгаа. Тэгээд дахин ярилцсандаа аягүй их таатай байна. Тэгээд 3 жилийн хугацаанд өөрчлөгдсөн зөвлөж байна, өөрчлөгдөөгүй зөвлөж байна. Тэрийг харах надад бас таатай байлаа. Надад ч таатай байлаа. Өөрсөнд баярлаа. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Бай бай.